За маань уу. Намайг Бадманбо гэдэг дархан тооромт компани захирлаар ажилладаг. Энд Хонгор суманд 32 жил тариа тарьж байна. Энэ компанийг үүсгэн байгуулагч нь дархан тооромт компани өнөөдөр 900 гадгаа Улаанбуудаа тариална. Энэ жил өчигдөр дөнгөж тариалтаа эхлээд явж байна. Энэ 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт татвар төлөгчдийн өдөр гэж одоо 25 дахь жилдээ хийж байна. Энэ татвар төлөгчдийн өдрөөр зохион байгуулж байгаа ажил надаар манай компанид очилж ирсэн танай хамт олонд баярлалаа. Татвар төлөгч гэдэг бол бидний өөрснөө тайлагнаж, өөрснөө татвараа төлдөг. Энэ сайхан зурамтай. Нөгөө талаас нэг их бага төлөхтэй биш. Ер нь хариуцлагатай багч гэсэн хариуцлагатай татвар төлөгч байх ёстой л гэж ойлгодог. Манай компани өчигдөр 2023 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсандаа баяртай байна. Хоёр дахь удаага шалгарч байна. Анх 2004 онд бас бидний татвар төлөгчөөр шилдэг татвар төлөгчдээр шалгарч ясна. Одоо сая өчигдөр 23 оны шилдэг татвар төлөгчөөр хоёр дахь удаага шалгарч байна. Тэгэд энд татвар төлөхгүйгээр ер нь оршихгүй, төр оршихгүй гэж одоо манай энэ татварынхан хэлдэг. Ер нь тэгээд эдэн Монгол иргэдүүд аж ахуй нэгжүүд бүгд ойлгодог. Тэгэхдээ янз бүрийн аж ахуй нэгжүүд, ялангуяа газар тариалангийн аж ахуй нэгжүүд дээр бол ямар нэгэн юуны татварын хөнгөлтүүд бол байдаг. Олон журмнууд байдаг. Одоо 1.5 тэрбум төгрөг дотор одоо өөр хэлбэрээр тайлагнадаг, хөнгөлдөг ийм юмнууд байдаг. Тэгэхээр тэр маань одоо бидний татвар төлөхөд бас нэг хүнд ачаалал болдоггүй. Ийм тал бас байдаг. Тийм болохоор энэ татвар төлөгчдийн энэ өдрүүд одоо 10 хүртэл үргэлжилж байгаа энэ өдрүүдэд бүх татвар төлөгчтэй энэ татвар төлөгчдийн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд татвараа сайн төлцгөөе. Дахин амжилт хүсье, баярлалаа.